Бүгд найрамдах Хятад ард улсын Шанши мужийн төв Шиэн хот нь Эрдэнэ түүхийн улмөр өнөөдрийн хөгжлөөрөө гайхуулж гадаад дотоодын жуулчдын сонирхлыг ихээхэн татдаг учраас манай сурвалжлах баг аяллаа нэвтрүүлгийнхээ ээлжид дугаарыг эндээс бэлтгэхээр зорин өтсөн юм. Бүгд найрамдах Хятад улсын Шанши мужийн төв Шиэн хотоос сайн байна уу Шиэн нэвтрүүлэг эхэлж байна. Шиэн хотын төв Хэнгэрэг тасар тийм ээ. Энэ бас Шиэн хотын төв Хэнгэрэг тасараас одоо та бүхэнтэйгээ золгож байна. Энэ Хэнгэрэг тасар болохоор 1384 онд байгуулагдсан. Өндрөөрөө 36 м өндөр байдаг юм. 1370 м квадрат талбайтай. Тэр үед одоо эртний хүмүүсийн өглөө болгон цаг мэдээлдэг. Өглөө болж байгаа даан хонтойгоод. Тэгээ өдөр дунд болж байгаа даан хонтойгоордог. Тийм одоо зориулттай ийм хонгод тасар байна. За ингээд Шиэн хотын төвд бол хуучин одоо 13 төрлийн нийслэл болсон Чаан хотын Хэрэм хаан байдаг тийм аа. Тэрнийх нь төв нь яг энэ хонгод тасар байгаа юм байна. За ингээд та одоо удахгүй тус Хэнгэрэг тасар харагдаж байна тийм аа. Ингээд хонгод тасар Хэнгэрэг тасараас манай Шиэн аялал эхэлж байна. За энэ хонгод тасар болохоор 1949 оноос хойш хэд удаагийн том хэмжээний засвар хийсэн байна. Тэгээд 1999 онд төрийн одоо зэргийн дархан зас таран болсон. Тийм учраас одоо энэ зөвхөн аялал жуулчлалын зориултны аялал жуулчлалын ийм зан павильон болоод үлдсэн байна. За одоо ирсээс дэдэлд нар шаарч байгаа тийм аа. За тэгээ. Шиэн хот нь өнөөдөр 10,000 илүү км квадрат талбайтай, харьяа 11 дүүрэг 2 сумтай, байнгын 13 сая орчим оршин суугчтай. Хятад улсын том хотын зэрэглэлд багтсан соёл түүх арвин аялал жуулчлал хөгжсөн газар юм. Эрт үед Чанган хэмээх нэртэй байсан энэ хотыг түүхэндээ 13 вант төрийн нийслэл байсан болохоор хэдэн мянган жилийн түүхийг өгүүлэх амьд музей байхаас аргагүй. 3000 орчим жилийн өмнөөс эхэлж баригдсан энэ хотыг түүх соёлын болон аялал жуулчлалын чиглэлээр сонирхох хэн бүхэнд үзэж судлах зүйлс арвин бий. За архи мөндөд үзэгчтэй Шиэн хотод танилцсан нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Бид нар ингээд одоо Хэнгэрэг тасар гэдэг энд ирчгээд байж байна. За энэ тухайд ердөө хэрэг ойлголттой байна та. За Хэнгэрэг тасар гэдэг тийм ээ. Хэнгэрэгнүүд байна шүү дээ. Хэнгэрэгнүүд байна. Энэ одоо хот ер нь байдаг шүү дээ. Хуучин Хэнгэрэг тасрууд байдаг. Энэ бол мэдээж хамгийн түрүүнд мэдээлэл түгээдэг тийм ээ. Тэр үед одоо чинь Шиэн гэдэг чинь мянган жилийн түүхтэй тийм ээ. Хуучин хот тийм ээ. Тэр үеэс ч одоо хичнээн олон төр гүрний өнгөрөөсөн тийм ээ. Тааны зарлаг ямар нэгэн мэдээлэл ингээд одоо хотын гол төвд байгаа тийм ээ. Том асар дээрээс ингээд Хэнгэрэг дэлдлээ бүх хүмүүс анхаарал төвлөрнө. Тэгээд зарладаг ч юм уу тийм ээ. Ямар нэг одоо зарлал тийм үү. Ингэж л хийдэг үйлдэлтэй байсан гэж би бас сонссон. Тий, тэгсэн чинь энэ бол одоо Хятад улсад байгаа үлдэж байгаа ийм бүрэн бүтнээрээ үлдсэн ийм одоо хуучны Хэнгэрэг тасруудын нэг гинэ. Маш томоор. Тэгээд сая оржингууд сайтаас харлаа. Тэгсэн чинь 1380 онд байгуулсан гэж энэ технэр чи одоогоос бас нэг 600 гаруй жилийн тэртээ л одоо эхэлж байгуулж ирсэн юм байна. Тэгээд энэ нь бол энэ Шиэнд ирсэн жуулчид эрхвш одоо ирдэг нэг цэг гинэ. Яагаад ингэвэл энэ том Хэнгэрэгний ард талын одоо тэр годомд бол хамгийн одоо амттай хоол хүнсний онцлогтой бүтээгдэхүүнүүд тэгвэл тэрнээс гаднаас биеэрээ mëдэрж одоо ойлгож сонирхож баярлж хөөрөх сонирхолтой зүйлүүд их олон байдаг гинэ. Олон төрлийн жижиг музейнүүд байгаа. Олон төрлийн одоо Шиэны онцлогтой эдэн ундааны төрлүүд бүгдээрээ байгаа. Тэр чигээр нэг гудамж тийм ээ. Одоо үсгээ би тэр явж та нарт харуулна. За. Энэ Хэнгэрэг насар нь болохоор бас л дахиад мөн адилхан 1380 онд байгуулагдсан байна шүү дээ. Уулын тэр нэг хонгод тасраас нэг 4-5 жилийн өмнө. Тэгээд мөн л 1840 м квадрат юм талбайтай. Бас л 49 онд
нас ахуулаад энэ засвар хийсээр хагаад 1996 он гэхэд энийг бас төрийн зэрэглэлийн одоо дархан цаас орон болооч аялал жуулчлал зориулсан тийм Хамгаалаа тийм үү? хамгаалалттай орон болсон байна. Энэ бараагаа харсан хонгод тасар, хөнгөрөх тасар бол тийм ээ. Тухайн үед одоо энэ хотод бол маш өөрийн гэсэн үйлдэл хэрэгцээтэй байснаар барахгүй. Одоо ч гэсэн энэ бол одоо соёл аял жуулчлалын хүмүүсийн заавал ирж үздэг нэг цаг болсон байна. Тэгээд бол энэ дээшээ 36 м өндөртэй ийм барилга юм байна. Тэгээд их ганцаараа энэ дангаараа бас 3А зэрэглэлийн жуулчлалын үзмжийн газар гинэ. Энэ цол ингээд өхрийн ширээ хийсэн та жинхэнэ хөнгөрөг байж та. Энд тэр үед бол үнэхээр нэг цаг мэдээлдэг. Тий. Хонхон өглөө цаг мэдээлдэг. Оройд тэгээд энэ одоо хөнгөрөг бүм дуураад хотын хаалга хаадаг юм байна. Тий. Энэ ер нь энэ хонгод тасар тэнгэр тасар чи угаасаа л ер нь бол хамгийн гол зорилго цаг мэдээлэх гэж одоо бүх хотын одоо тэр одоо цаа хотын иргэдэд цаг мэдээлж ирсэн юм байна л да. Тий. Цагаа мэдээлэн тэгээд харваас өнөө одоо ч гэсэн нэг хотын бэлэг тэмдэг болсон барилга гэдэг штэ. Тэрнтэй адилхан бас л сүрж авахыг нь харуулсан юм байна. Тэгээд ямар нэгэн зарлиг тушаал болов юм аа. Хөнгөрөг балваад тэгээд бүх хүмүүс суглаад заа ингээд тушаал өгдөг. Тий. Одоо ч гэсэн харваас энэ олон хотын шин барилгынуудын голдож гэсэн тэр жавхаан харагдаад байж байгаа байхгүй. Хоочин тэр юм уу? Тэгээ угаасаа л цаг мэдээлэл өгсөн тийм ээ. Угаасаа л бидний ч гэсэн намаа багах гэсэн манай гэрт ганцхан манай өвөл цагтай байсан юм чинь. За. Тэгэл өглөө цаг хэд болж ийн гэж асуудаг. Үгүй бол хүн болгон цагтай байгаагүй шүү дээ. Одоо л хүн болгон гар утастай болоод цагтай болсноос биш. Тий. За эрхэм мөндөд үзэгчдээ бид нар Шиан хоттой танилцаад явж байна. За ингээд Шиан хотод ирсэн улсуудын заавал одоо ирж үзэх ёстой нэг газар бол Ярангуйн Шиан хотын хуучин хотын Хэрэм хаан тийм ээ. Тэгээ бид нар бол одоо ингээд өмнөд талынхын хаалга буюу Юнгны мөн хаалган дээр гарч ичгээд байж байна. За ингээд энэ бол хэдэн мянган жилийн тийм ээ хэдэн төр гүрнийг өнгөрүүлсэн ийм хотын одоо бэхлэл цайз энэ нь дотор тал нь богинохон харагдаж байна. Тэр нь гадар тал нь. Гадар тал нь ерөөсөө бэхлэл цайз тийм ээ. Тэгээд энэ хотын хаалган дээр маш олон түүх зүйлүүд зохион байгуулагдсан. Жишээлбэл дэртээ түүхнээсээ аваад гэхлээр тийм ээ гадаадын хүндэтэй зочин буюу орчин үеийн ч гэсэн гадны хүндэтэй зочныг бас энэ тусгайлан хүлээн авдаг тийм дипломат үйл ажиллагаа зохион байгуулагддаг юм байна. Мэдээж энэ бол 5А зэрэглэлийн аялал жуулчлалын бүс. Тий. Тэгээд ер нь бол нэг хотын Хэрэм хаан гэдэг чинь тухайн одоо төр гүрнийхээ нүүр царай тийм ээ үүд хаалга гэдэг чинь тийм байх учиртай. Тэгээд одоо ч гэсэн харахад их сүрлэг байна. Тэгээд би сая харлаа л да. Ингээд гаргаж байгаа байхгүй юу? Ингээд бүтэн нэг хүрээ одоогоор ингээд бүтнөөрөө үлдсэн байна. 13.7 км ийм урттай нэг бүтэн тойроод ирэхэд тэгээд одоо болтол үлдэж байгаа одоо дэлхийд ч гэсэн одоо цорын ганц бараг бүтнөөрөө шахуу үлдсэн ийм хотын Хэрэм хаан байна. Ингээд бид нар бол одоо яг сайхан өмнө талынхын хаалган дээр ирчгээд байж байна. Ингээд сайхан тойроод аялаад үзээд сонирхоод тийм ээ явъя. За тэгээд одоо энэ хотын Хэрэм тийм ээ энд Шиан хот ирсэн хүн болгоны заавал тийм бас ирж үзэх хэрэгтэй аялал жуулчлалын гайхамшигт бүс. Тэгээд хүмүүс тэгээд шууд ингээд 54 юан гэлөө 57 юан гэлөө 54 юан такс тийм байт юм байна.
Тэгээд одоо заавч гарч ирж үзэх шаардлагатай байдаг юм байна. Зөвхөн аялал жуулчлал гэхээсээ илүү бас соёл түүхийн тийм ээ түүхэнд одоо сонирхолтой хүмүүс бол заавч гарч ирэх шаардлагатай гоё мэдрэмж төрж байна. Шиэн хотод байгаа хуучин хотын хэрэмний тойр болон энэ цаг үед үлдэж хоцорсон хамгийн том бүрэн бүтэн байгууламж юм. 1961 онд уг соёлын дурсгалыг Хятадын төрийн зөвлөлийн тогтоолоор 1-р зэргийн хамгаалалтанд оруулсан бөгөөд өнөөдөр дотоод гадаадын жуулчдын зорин очих дуртай газруудын нэг болоод байна. Энэ их өргөн байна шүү. Тийм ээ. Дөөш юм 12-3 м өндөр гэж. Ингээд ч 10 м байна. Ингээд тийм ээ. Тэр ингээд энэ талд бол хотын гадна байсан юм л да. Энэ дотор бол одоо ноёд хэрхэмтнүүдийн амарч зугаалдаг, засаг төрөө барьдаг одоо тийм ээ. Бүх шимийг шийддэг тийм газар байжээ гэж. 13.7 км гэдэг чинь бас их урт хүн яг алхах юм бол бас энэ чинь нөлөө юу болно. Тэгээ дугаа мугаа унж болдог гинэ. Тэгээ энэ дөр бас одоо марафон тий. Марафоны одоо нэг хотын ирэмд дэх марафон гэж хэлэх байлгүй да тийм ээ. Гэтэ марафонд авчвал 13 км ч гайгүй үстэй. Тий. Эрдэнэ түүхийн Сүй тангийн төрөөс эхэлж Чанган хот үеийн үед бадран мандаж байсан сулран дороодчч байсан. Туулаад ирсэн түүхийн бүхий л цаг үед хотын энэ хэрмийг үргэлж сэргээн засварлаж эхлэлт хамгаалтаа нэмсээр ирсэн нь ойлгомжтой. Ингээд хотын хэрэмдрээс нь ингээд энэ хотоо хамгаалах гэж малтсан юу ч гэдэг татмал голыг ингээд хараад сүрлэг ихэмсхийн гайхаад байж гин. Ер нь бол энд бол Хятадын их баг 13 төр нийсэлж өнгөрсөн гэж Чаан хотыг бол хэлдэг шүү дээ тийм ээ. Ер нь Чаан гэдэг нэр бол одоо яг Хятад үгийг орчуулах юм бол одоо хизээ үүрт, өн үүрт тийм амар тайван, амгалан гэсэн энийг харуулдаг гинэ. Тэгээд энэ бол бас олон удаа одоо ингээд зас зэлвсэн нь тодорхой байх. Тэгээд ер нь бол хамгийн томоос нь ярих юм бол Зөв, Чин, Хан, Сүй, Тан гэдэг ийм том төр. Тэгээд жижигүүдээ оруулаад 13 төр нийсэлж ирсэн гинэ. Гэтэ 5 их төр нийсэлж ирсэн гэсэн үг. Тэгээд бас ингээд юу харсан ч тэгж дэнд мэдээлэл дээр нь 5 удаа ихэнх засвар хийсэн гинэ. Их хэмжээгээр засвар хийсэн. Мэдээж энэ юм байл да. Одоо болтол 1300 одоо ингээд хүмүүс тоодоод бол 1300 жилээс дээшээ гэж та. 1300 жил одоо байдаг ч юм уу 1500 жил ч байдаг юм аа. 1000 жил одоо ингээд бүтнээр байгаад гэж байхгүй ч та нэг чинь. Хичнээн одоо зузаалтгсан ингээд өндөр болгосон. Засвар хийсэн, гадна дотногоо засвар хийсэн. Тийм болохоор энэ агуу барилга одоо ингээд бүрэн бүтэн үлдэгдээд аялал жуулчлал зориулсан хамгийн их одоо үзмрийн газар болчиход явж байгаа юм. Үнэхээр бахархууштай бол гайхамшигтай байна. Тий. Тэгээд шинэ Хятад улс байгуулагдсанаас хойш хамгийн түрүүнд одоо энэ газрыг бол одоо бид нэр хамгаалж үлдэх хэрэгтэй юм байна гэдэг улсын хамгаалтанд авсан гинэ. Тэгээд дархан цаас дорн. Тэгээд нөгөө бодисын бос соёлын өвд бүртгэгдсэн. Тэгээд 5 А зэрэглэлийн жуулчлалын бус. За ингээд бид хоёр бол одоо ингээд аяллахын машинд гараад энэ хотын хэрэмнийхэн дээд талаар ингээд явж байна. Энэ 13.7 км гэдэг чинь алхах юм бол одоо цаг бол 2-3 цаг алхах нь. Тий. Дугаан унаад бас нэг хооронд нь бас юу вэ 80 минут ч гэлөө 90 минут ч нөө хурдан ундаг хүмүүстэй. Энэ машин ихэд цаг 30 минут явна шүү. Яг ч 4 хаалга байгаа явж 3 хаалга, хойд хаалга, 100 хаалга, баруун хаалга гэдэг. Нэг хаалган дээр зогсоод 10-аас 5-10 минутын бас дөрөг мөрөг авах юм уу тийм цаг өгнө гэнэ. Жолооч цайдаг гэж шүү. Тэгээд бид нар одоо ингээд харахад ирнэ их сүрлэг их хэсэг нь тодорхой байсан тийм ээ. Тэр үедээ ч гэсэн энэ чинь одоо дайн байлдааны үед маш чухал байж гинэ. Ердөө маш олон одоо дайн байлдааны өнгөрөөсөн тэр дондор алдартай хэдэн юм байлдаанд бол Шиан хотыг сахижсэн цэргүүд бол тухайн үед бүр хотоо хамгаалж үлдэж чадчихсан гэдэг. Тэгэхээр энэ хэдийн хорим манууд хэдий зузаан хэдий одоо үйлдэл чадахтай байсан нь тодорхой байсан шүү дээ.
Тэгмээ Шиан хот тэр бол тэр олон тийм ээ 10 их баг 13 төр хүрнэ тийм ээ. Одоо нийслэл болж тийм ээ 5 их төрийг нийсэлж авч байсан гэхлээр чинь хамгаалал сайтай болоод байж шээ. Тий. Тэгээд энэ чинь одоо эртний ном бичгэнээр хэлдэг шүү дээ. Сахикд хялбар ямар дайрхэд хэцүү гэсэн баяхтай. Одоо ингээд хотын гадна хотын дотор шүү дээ. Бид нар энэ шаархад хотын дотор байж хуучин байшин бол богинохон барилгууд байна шүү дээ. Энэ нь шүү дээ Шиан хотын одоо Шаншин можийн хотын байгуулалтын яамныхан тогтоолтой байдаг гинэ. Энэ хонхот асар байж дээ. Зүүн зөгтөг асар. Тэрнээс өндөр байж болохгүй. Тэгэхээр нэг 6 7 давхар юм уу? Тийм байшингууд байгаа. Тэгээ хотын хэрмээс гадагшаан гарангууд нь 20 30 давхар байшингууд. Дандаа өндөр байрлалууд байна. Тухайн үеийн төр гүрнийг батлан хамгаалахад хамгийн чухал зүйлд тооцогдож байсан энэ хотын хан хэрмийн хаалга бүр нь хаалганы цамхаг, харваатай цамхаг, гол цамхаг гэсэн 3 давхархтай. Хаалганы цамхаг гадна талд нь, харваатай цамхаг дунд нь, гол цамхаг дотор нь байж хотын хэрэм бүхэлдээ хатуу хамгаалтын системийг бүрдүүлдэг байжээ. Мөн хотын гадна талд өргөн суваг татаж, татмал голоор хотоо хамгаалдаг байсан байна. Одоо бол жуулчдад зориулан нээсэн учраас хөлигтэй шинэхэн хосууд хуримын зураг авахулж дурсгалын цомогтой хадгалахаар ирэх нь олширчээ. Одоо энэ хотын хойдлынхын хаалган дээр ирчээд байж байна. Одоо эндээс болохоор тийм нэг яг энэ чинь хойд хаалга нь болохоор яг одоо энэ тэр үеийн одоо Чаан хотынхан төв гудамж юм байл да ингэж харагдах тийм ээ. Тэр нөгөө нэг зүүнтэй хөнгөрөлтөй хонхтой асарч харагдаж байна. Тэгэхээр тэр үл яг төв нэгс үг юм байл да. Энэ 4 хаалганы огтлцоо бол тэн дээр очиж огтлцтой. Тэний ингээ хараад би л нэг л юм гайхаж нүсгэн. Энэ ингээ яг ингээ шугам тавьсан юм дэгшин тэр үед энэ яаж барьсан юм бэ гэдгээр би одоо гайхаад байгаа байхгүй. Тэр ердөө энэ түүхэндх нэг хотын юм төлөвлөлтөнд дэгшнээс гадна бусад чухал хотууд хүртэл хоорондоо бас ижил юу өдөр байдаг жишээ өргөрөг ордрог мордрог тэрийг одоо бас гайхамшигтай. Үнэхээр бас шинэлэг ухаан. Тэгээ энэ Чаан хот болохоор дэлхийн 10 том эртний тэм хотын нэг гинэ. Тэр хаалга болгон дээр том хонхтой. Тий. Тэр хонхон дуурдаг үл даа. Хотын хаалга хаалаа гэж. Гүн гэлээ. Тэм нэг хятад үг байдаг шүү дээ. Өглөө болохоор хонхоо гэлөө тий. Орой бол хэнгэргээ цогтөг нэ. Хуучин хотын хэрмийн зүүн баруун өмнө хойно байдаг 4 том хаалга бол эртнээс байсан хуучин хаалганууд юм. Дунд дэргэн улсын үеэс хойш зорчход дөхмийг бодож жижиг хаалгануудыг нэмж нээсээр өдгөө нийт 18 хаалгатай болжээ. Жил бүр зөвхөн хотын хэрмийг үзэх гэж дунджаар 5 сая жуулчин энд ирж тэр хэрээрээ хэдэн зуун сая юаны орлогыг оруулдаг байна.
За ингээд 13.7 км-тэй хотын хөрмөөр ингээд бүтэн тойроод хүрээд ирлээ. Тэгээ өмнө талын хаал Юмны мөн гэж энэ тэгээд одоо Андын мөн, Аюун мөн, Чанлоо мөн гэх тийм аа дөрвөн том хаалгатай. Тэгээд өнөр бас сүрлэг ихэмсгийн гайхлаа тухайн үеийн Чаан хотод нь ямар аялж болох боломж байх ч шүү дээ. Гэхдээ одоо Хэрманнаас нь гэтэл бас асар том сүрлэг бүтээн байгуулалт байсан юм байна л гэдгийг гайхлаа. Маш их одоо бүтээн байгуулалт, маш их хамгаалалт, маш их одоо энэ гадны тийм ээ дайралт орохыг сэргийлсэн тийм ээ. Хотоо Чаан хотоон тойроод гол татвар голтой. Тэрнийг дагаад дахиад хотын хэрэмтэй. Хотын хэрэмнийхэн тийм ээ энэ одоо Нүнийн хаалганыхын дөрөж гүүрт. Гүүр нь ингээд шууд босчдаг. Тэгээд өдрүүл тавиад орой бол хотоо хаавал гүүрийг босчдаг. Гол гаталж чадахгүй хүмүүс. Тий. Гүүрэн татаад авахтай зэрэг гүүр нь ингээд тавихтай зэрэг зам болчихсон тийм аа. Одоо тэгтээ энэ бид хоёрын одоо яг энэ өмнө талын энэ хаалган дээр гараад ирлээ шүү дээ. Тэгээд энд бол одоо мөн юм та түрүү хэлжсэн нөгөө одоо ч гэсэн олон улсын харилцаанд гадаадын төрийн тэргүүнүүд архимс хүндтэй зочдууд ирэхэд энэ талбайгаас эхлээд ингээд тотгошоо тухайн үеийн тан улс яаж хүндтэй зочдоо хүлээж авдаг байсан бэ? Тэрийг одоо ингээд сэргээж бас олон тийм юу хүлээн авалт болдог гинэ. Маш олон одоо төр гүрний, харь гүрний төрийн тэргүүнүүд энд ирээд яг тэр үеийн одоо хятадын хамгийн үнэтэй ёслоор одоо дипломат харилцаа тогтоож энд ингээд хаалгаар орж яваад одоо энэ юу байдаг юм аа одоо уулзалт юм уу зохион байгуулдаг үйл ажиллагаанууд зохион байгуулдаг энд ингээд бид зураг хөргийг харсан чинь маш олон төрийн тэргүүнүүд тэргүүн хатагтай нар тийм аа гадаад харилцааны сайд нар дипломат одоо мэргэжилтнүүд маш олон ирсэн байна. За ингээд та бүхэн манд соёл түүх аял жуулчлалын гайхамшигыг сонирхохыг хүсвэл бид хоёрыг дагаад дараачийн цэг рүү альцгаая. Бид өнөөдрийн нэвтрүүлгээр Хятад улсын соёл түүхийн болон аялал жуулчлалын алдарт газруудын нэг болох Шиэн хоттой танилцлаа. Хятадын баруун хойд хэсэгт байрлах Шанши нутгийн уур амьсгал, газар зүйн онцлогоос шалтгаалж хоол хүнсний бүтээгдэхүүн. Тэр дундаа гурилтай хоол их алдартай байдаг. Бид дараагийн дугаартаа Шиэн хотын хоол хүнсний талаар та бүхэндээ үзүүлэх болно.